Одоо эгээ дараа нь хэлээ. За Мгм. бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид 2024 оны 12 дугаар сарын 30-ны оройн 8 цаг 3 минут болж байна. За Монгол улс Дундгой аймагт 2024 оны 12 сарын 31-ний 15 цаг болж байна. Монгол улсын Улаанбаатар хотод за 2024 оны 12 сарын 31-ний 12 цаг 02 минут болж байна. За тэгэхээр өнөөдөр манайх зочинтой дугаар байгаа. Ааваас охиндоо өгөх зөвлөгөө Булангийн маань зочноор Цаахан овогтой архичаас өрөө манай хүргэн ах оюутлага компанид багш багшаар ажилладаг тий. За тэгээд ах маань өөрийгөө эхлээд зүгээр жоохон товч танилцуулчих уу. Тэгээд бид нар асуулт асуугаа явъя. Намайг Бацаахны архичаас өгдөг. За эхнэр 3 хүүхэдтэй Улаанбаатар хотод амьдардаг. За оюутлаг компани мэрэгжлийн сургалтын багц цахилгаан нарийн хэмжээ сурагч өгч шийдэг юм байна. За ингээд урилгыг минь хүлээн авч ингээд оролцож байгаад баярлалаа. Тэгэхээр энэ туршлагатай ааваас бид нар ааваас охиндоо өгөх ямар үнэтэй зөвлөгөө зөвлөмж байж болох вэ гэдэг талаар асуухаар урьсан байгаа. За таны бодлоор та ер нь охин хүүхдээ өөрийнхөө одоо хүүхдийг ямар хүн болж өсөж төлөвшөөсэй гэж хүсдэг. Эсвэл та ингээд байн охиндоо захидаг, зааж сургадаг тийм зүйлүүд байвал бидэнтэй хуваалцаач. Тооч хүмүүс балчир нэг 2 дугаар анги байгуулсан заад сургаад хүмүүжлэлт нь яваад байхгүй л байна. Гэтэ мэдээж чанга зугаар загин зандрах ийм зүйл гарахгүй байхыг хичээдэг хэдий буруу зүйл гаргасан ч гэх юм. Ийм зүйлийг гэр бүлээс ааваас тамаа гэр бүлтэй битгий мэдрээсэй гэдэг үгнээс хүмүүжлэх тал дээр ийм зүйлийг анхаарч хичээдэг. Охиноо ямар хүн болж одоо өсөөсэй гэж ийм л охин маань ийм л хүн бол төлөвшөөсэй одоо ингээд нас биеинд хүрэхтэй гэсэн үг шүү дээ тийм. Аюуллаг эрдэм мэдлэгтэй болоос хийнэ боддгоо гол нь эмхтэй хүн байгаасаа тий. Үнийг хайрладаг байгаасаа. За тэгээд мэдээж гол юм болохоор сайнтай уучраасаа тэхийн тулд эмхтэй хүн байгаасаа түүний тулд үнийг хайрлахын тулд өөрийгөө хайрладаг байгаасаа гэдэг. Өөрийгөө хайрлах сураарай л гэж. Яагаад тэгэхээр би хоёр хүү нэг охинтой. За тэгээд хүүтэй байж дараа нь охинтой болсон. Тэгээд дамаа эмхтэй хүүхэд гэдэг чинь аавда бүр илүү амьдтай тий. Тэгээд одоо гэр бүлдээ гаргаж байгаа цан ааш байр байдал эдрээс нь анзаарахад бол маш эрэхтэй танхил. Тэгээд энэ охиныг манд ааваас нь ялгаагүй ийм байдлаар инхрийлж хайрлах тийм сайн хантай учраас гэж бодож байгаа учраас. Учраас гэж хүсдэг. Тэгээд ийм нандин одоо бидний эхнэр битүүрийн хувьд маш ингээ нандинж өсгөж байгаа энэ үрийг манд сайн залуу, сайн хүн аваад цааш нь бас ингэж энэ нандин байдлаар тийм нөлөөсөн нүцгүй гуниг гуниг төрүүлэхгүй байдлаар ингэж хайрлаж авч яваасай л гэж хүсдэг дээ. Тэг учраас охиндоо өөрийгөө хайрлцсан. Тэгэхээр өөрөлдийг хайрлцсан. Тэр хүнийг хайрласнаар эргээд өөрөө хайрлагдсан. Тийм учраас өөрийгөө маш сайн хайрлаж сураарай л гэж. Тэр нэг хүүтэй байж байгаа дараа нь ингээ охинтой болоо тэгээ буцаад дахиад хүүтэй болж байгаа. Тэгээд ингээд яг аав хүний зүгээс харахаар ингээ хүү охин хоёрын аль нь илүү амар хялбар байна одоо ингээд парентинг гэдэг одоо юу гэх юм эцэг их байхад одоо хүү охин хоёрын аль нь илүү харьцахад амар хялбар байна. Аль нь илүү хүмүүжүүлэхэд амар хялбар байна. Ингээд ялгаанууд нь ямар байна? Хаяа хэлсэнчлэн нэлээ анхаарах зүйл бол охин дээр маань байгаа. Тэгэхээр билүү төвөгтэй гэсэн ямар нэгэн байдлаар хэрүү сонсохгүй тий.
байдлаар хилдэг байдлаар хүмүүжүүлнэ. Тэгээд охин ч өөрөө тэгээд аав гарахаар бүр хүнээ байцдаг тий. Хилдвэр эрхэлж янз бүрийн айш гаргана. Миний өгөн дээр дөрөөж уурлаж гомдох нь амар. Тэгэхээр охинтой байх, охиноо хүмүүжүүлэх нь илүү төвөгтэй. Хүүднэртэй харьцах дараа илүү байл. Игээ мэдтэй шүү. Эмэгтэй хүний ер нь хамгийн их таалагддаг зан чанар нь юу байдаг вэ? Ямар зан чанартай байгаасаа гэж хүсдэг вэ? Тэгж ийдэг тий. Нэг маш гоё сэтгэлээ өгч хайрладаг байгаасаа л гэж. Ичка эмэгтэй хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ? Эмэгтэй хүн Мгм. бас ялгаагүй л юу л хав та. Зөөлөн бусдыг хайрлах чадвартай мөн эмпати өндөртэй байх юм. Одоо хүний оронд өөрийгөө тавьж бодож үзээд хүний зовлонг ойлгож чаддаг. Тэгээд хайрлаж чаддаг. Тийм байх чухал байх. Яа мэдгүй миний хувьд ягаад ч тэгж боддог байхгүй. Эмэгтэй хүн гэдгээр нэг тийм уян зөөлөн налархаа нэг тийм хайлган нэг ийм төсөөлөд байхгүй. Тэгээ тийм биш эмэгтэй хүмүүстэй би амар хүчрчээсэн. Нэг шоконд орж исэн. Тэгээ би бүх эмэгтэйчүүд ийм байдаг юм байна. Гэхдээ ийм эмэгтэйчүүд ямар гоё. Тийм эмэгтэйчүүдтэй бас зөндөө очиж исэн ингээ бүр ингээ ямар гоё ингээ зөөлөн юм бэ. Ямар гоё ингээ хүний хайлан болсон хүн бэ гэх бүр ингээ бишрэмээр эмэгтэйчүүдтэй бас учирч ирсэн. Тэгээ би эмэгтэй хүн ийм л байвал гоё тийм ингээл бусдыг хайрладаг, өөрөвддөг, инэрдэг. Тэгээд эмэгтэй хүн ч өөрөө амар юм хүчтэй, энергтэй. Ингээд одоо юмыг яаж л бол яаж эргүүлж чаддаг хүмүүс ахгүй юу? Амар хүч чадал байгаа. Гэхдээ тэрийг ингээд амар гоё зөөлөн аргаар ингэж бас гаргаж болдог. Заавал одоо би амар паверфул тийм хүчрхэг эмэгтэй юм чинь гэл ингээд хатуу байхаалгүй зөөлөн хатуугаа иддэг гэдэг үг байдаг шүү. Тэгэхээр тийм байвал зүгээр мууч уддаг. Эгээ юу вэ? Өөрөөс нь асуулт нь буцаага асууж байна. Эмэгтэй хүний юу? Надад зүгээр эмэгтэй хүний тийм одоо хүмүүс хэлээд байгаа ш нэг юм. Одоо манай мандалагийн хувьд бол тэр хамгийн одоо тэр юу байгаа штэ айгу эмэгтэйлэг байгаа байдал гэж яриад байгаа штэ. Тэр нь бас амар чухал юм шиг санагддаг. Тэгээд та хоёр одоо тэр байдлыг нь тэр чигээр нь хадгалах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Яг тэгвэл нөгөө хүмүүс чинь ингээд өссөн орчин амьдарч байгаа орчноос хамаарат тэр зүйлүүд ингээд зандаа гээгээд явчихдаг тий одоо тэр эрх танхи байх, дураараа байх, тэр өөрийнхөөрөө байх, тэгээд тэр эмэгтэйлэг байх чанар чинь л их чухал юм шиг байгаа. Тэрийг л бид нар ингээд охтуудтай одоо тэр одоо манай мандалаад бол бүр төрөлхийн байгаад тий. Гэтэл зарим хүүхдэд тэр чинь ингээд огт байхгүй зан чанарууд байгаа байхгүй. Тэр нэг эмэгтэйлэг юм уу, налархай байдал нь айгүй чухал юм шиг санагддаг шүү дээ. Одоо тийм эмэгтэйчүүд илүү гоё ихэмсэг юм шиг тий. Надад бас тэр чанар чи ер нь ховорхон байдаг байхгүй. Эмэгтэйлэг байна. Наад үнэт бас нэлээд том агуул явж байгаа тий. Гач хэлсэн л таарч бас нэмж хэллээ. Эмэгтэйлэг байна гэдэг. Тэр охин Нэмж эмэгтэйлэг байх. хоёр баг. Эгээ мэдээд энэ шүү. Тэгэхээр одоо охтуудаа гоё тийм эмэгтэйлэг өсгөх хэрэгтэй байна. Яаж эмэгтэйлэг байх уу гэдэг дээр бас юм гоё типнүүд оруулах хэрэгтэй юм шиг санагдчих байна. Ер нь төрхөөс бол шал ялгаатай шүү эрэгтэй хүүхдтэй харьцуулбал. Ирээд анх төрөө гэж хөл гарна гэж амар чанга ингээл эрхлүүлээл ингээл гидсэн дээр явуулж орохоор зүгээр хатгаа. Зангидсан гараар дарж байгаа юм шиг амар ширүүн чанга явдалтай. Одоо цогтооч гэсэн бас ялгаагүй. Энэ жил охинтой болоод ингээл эрхлүүлээл янгот бүр ингээл нэг гарын аясаа үеийн налах хадэр гიშгэж бай. Тэр амар зүгээр. Гөрхөш.
Тэгээд эмгтээлэг байх чинь бас их чухал, эмгтээ хүн чухал чадвар юм шиг юм. Би ингээд найзуудаас намайг чийст амар эмгтээлэг гэдэг үг аяуг сонсдог гэсэн байхгүй. Тэг би гайхаад үгүй юу гэсэн үг би чи эмгтэй хүн юм чинь те. Эмгтээлэг авахгүй ямар ахаа гэдсэн чинь эмгтэй хүн бас эмгтээлэг биш байж болт юм байлаа. Тэгээд тийм хүмүүстэй нэг уулзсныхаа дараа эмгтээлэг гэдэг нь намайг ингээд нэг байгаа байлын маань хувьд ингээд чи эмгтэй хүн гэдэг байгаа биш зүгээр ингээд нэг бие авч байгаа нь арай ингээд одоо бусдаас ялгаатай байгаад эснийг маань л хэлсэн юм биш тэг гэж аягүй сүйт тайлгсан бай тээ. Тэг би дандаа тэгж ницаадаг байсан байхгүй юу яриад аа би ч эмгтэйгүй юм бол та нар намайг эргэтэй гэж боддог байсан юм. Яагаад эмгтэй юм чиндээ энэ ийм л ах хэвээр үстэй гэдсэн чинь тэр олон ихч нарын ачаар нэг тийм ингээд эмгтээлэг байхад арай нэг суралцсан юм шиг байгаа ингээд чи тэгээж одоо нороо цэг зогсоож над үсгэцгээ ингээд хуруу хумсаа ингээд гэж ингээд ийм байнга сонссоор хагаад яг тэр ингээд нэг хуруу хумсаа арчлаад нэг үсгэцгээ янзлаад ингээд эмгтэй байхад арай суралцсан юм шиг байгаа. Тийм За яа. Түрүү асуух хацаатай нүгэд. бидээс түрүү одоо охиноо сайн хантай учраас энэ эсрэгээр над бас бүр илүү ингээд санаа зовоож байгаа асуудалтай. Санаа зовоож байгаа юм уу те. Учраас гэж амар хүсдэг. Тэр нөгөө нэг саяхан Netflix орсон тэр It Ends With Us гэсэн нөө хэний үзсэн тэр киног өчигдөр үзсэн. Тэр киноноос бас аягүй их юм зүйлийг ойлгосон. Аягүй сонирхолтой кино байлаа. Тэгэхээр ер нь бид нэр охтуудаа тэгээ өсгөж байхдаа ч гэсэн яг тэр хилээд байгаа тэр эрх танхимл гоё тэр эмхтээлэг энэ байдлуудыг нь бас гээгдүүлэхгүй тэн дээр нь бас аягүй сайн анхаардаг байх нь аягүй чухал юм байна. Тэгээд мэдээж нөгөө одоо саяны хилээд байгаа тий том болсон хойноо тэр хань ажилтэйгээ амьдралаа сонгохдоо бас аягүй тийм ухаалаг нөх хатан ухаантай хүн одоо өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь бас их чухал ухаан юм байна даа л гэж бодож ялаа. Тэгээ яг энэ дээр ингээд дүгнээд хэлэхэд одоо агаа түрүүнд хэлсэн шүү дээ нөгөө нэг би охиныхаа ингээд одоо охиноо зандарч хүмүүжүүлэхгүй байхыг одоо ингээд эрхэм зорилгоо болгодог тийм чанга дуурахгүй замдарахгүй ингээ аюу зөөлөн хүмүүжлэхийг боддог гэж юм. Тэгээд дээр нэг үтсэн сая эгээгийн үтсэн киногийн дан дээр одоо тэр киноны гол дүрийн эмэгтэй нь ээж нь аюу тийм хүчирхийлэл өртдөг тийм эмэгтэй байжгаад тэгээ охин тэр нэг хүнд одоо нэг копийн механизм гэдэг одоо ээж нь охиныгоо дуурайдаг ч юм уу аав нь хүүгээ дуурайдаг ч юм уу яг ингээд харж өссөн амьдралаа одоо буруу зүйл хийсэн чинь тэрийг одоо энэ байдаг зөвл энгийн зүйлгээ хүлээгээд авчдаг. Тэгээд тэр кинонд болохоор тэр яг хүчирхийллийг ингээд энгийн зүйл шиг ойлгоцсон байсан байгаа байхгүй. Ээж нь байнга л задуулдаг байсан болохоор ингээд за эрэгтэй хүн ер нь ингээд нэг юм хүн байдаг та гэд ингээд ботцсон. Тэгээд тэнгүү тэр киноны гол санаа нь ингээд гинт тэрийг ингээд нэг удаа ухаарад гэх юм уу. Энд чинь намайг хүчирхийлээд байгаа юм байна шүү дээ. Би энийг одоо зогсоох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол энийг харж үсэх миний охин маань одоо ингээд яг бас ингээд нэг хүчирхийлэг чинь гард очивол тэрийг ингээд энгийн зүйл юм шиг ингээд явах юм байна. Энийг би зогсоох хэрэгтэй юм шүү дээ гэдэг ингээд зогсоодог тийм юу байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт яг тэрэн дээр сая агаагийн хэлж байгаа юм тийм хүчирхийлэл гэдэг юм юусоо байх ёсгүй шүү. Тэгэхээр ээж аавч дээр хүүхдээ өсөхдөө хүчирхийлэл ингээ өсөх юм бол хүүхд чинь тэрийг энгийн зүйлмээр хүлээж аавна. Тэгээд дахиад хүчирхийлэг чинь гарч очихоор тэр нь байтгал зүйл юм шиг яадаггүй л ээж аавгаа хоорондоо хэлэлцүүлчих нь харсан ч гэдэм юм уу. Тийм. Эсвэл ээж аав нь Энэ өөртөө киноны айгуу том нэг гоё агуулга нь юу байсан шүү дээ тэр нөгөө одоо аав нь өнгөрөөд тэр ширэл дээр нь очичоод яг үүндээ аавдаа хэлэх тийм дурсамж гоё зүйлээ би ч гэсэн чинь тэр охин ингээд нэгээс 6 хүртэл дугаарсан хэрнээ бичих юуч байгаагүй тий. Тэгэд үнэхээр тэр хүнтэй холбоотой гоё дурсамж байгаагүй. Тэгээд тэр хамгийн сүлд нь яг тэрийг очиж уучиж байгаа тэр хэсэг нь бас амар чухал санагц. Яг бол одоо аавууд тий охиндоо одоо яг энэ нас бид хүртэл нь үлдээх тэр хамт байх тэр гоё дурсамжуудыг бүтээх нь бас амар чухал юм байна гэдэг зүйлийг энэ кинон дээрээс бас харсан. Тэр бас яг гоё хэсэг гэдэг тийм. Амар чухал хэсэг. 5 гоё зөвлөлүүд 6 ч л. 6 гэдээ дугаарлцсан тэд бүгд хоосон тэр нь тийм. Яг хэлэх гэсэн зүйл байх. Бас ямар ч гоё юм орчихгүй тийм. Тэр өстэй амар хэсэг. Тэгээ бүр эцээ хүртэл орж ирээгүй. Гэтэ зүгээр тэр хоосон цаасаа ингээ авч тавиад аагаа уучлаа тийм. За окей. Энд ингээд уучлж яах гэдгээр. За тэр кино үзээрэй. Сонирхолтой байсан. Кино үзээрэй. Ахын хөхөд хүчирхийлэл өртөхөөсгүй тий
Тэр бас нөө манай гэр бүлийн бас нэг юу байхгүй. Манай аав одоо жишээ нь яаж уралж исэн гэсэн ээж рүү гар хідэж талааж байгаагүй. Яг тийм болохоор ингээд одоо чинь би бол ингээд би ч юу нэг айгу зөөлөн талтай хүн байхгүй юу. Хүнийг нэгсэн гэсэн уучлаа л гэдэг, өршөөгөө л гэдэг, ингээл давраагаа л гэдэг, тэгж жаад яг эцсийн юм хэрвээ тэр хүн одоо ямар нэг хүчирхийллийн шин чанартай юм үлдэнгүүт би шууд юу гэлээ эн чинь байхсгүй зүйл шүү дээ. За үгүй юм бэ нэ харилцаа ёстой үгүй юм байна гэж шууд тэмдэн зогсоож чаддаг байхгүй. Тэгэхээр тэр бас амар том хүмүүжлийн нэг юу байгаа байхгүй. Манай аавас биднэрт ирсэн эмэгтэй хүн хүчирхийлд юусоо өртөх ёсгүй, эрэгтэй хүн чамраа ерөөсө гар талах ёсгүй гэд. Тэгээ тийм байсан байна. Одоо ингээд бодохоор тийм байна. За баярлалаа. Мэдээ цагаа зарцуул бидний урилгыг хүлээж авч ярилцсан арчаа суран ахтаа маш их баярлаа. Тэгээд Нэг дараагийн сайхан өнгөрүүлээрээ. Сайхан баярлалаарэ. дараагийн дугаар хүртэл түр баяртай гэсэн чи дүнэлтээ хэллээ. Үгүй шүү дээ дүнлээ хэлээ байгаа. Миний та Өөр хүмүүлийн чиг нэр шууд ярьсан. хүүгэн яа таа. За агаа дүнэлтээ хэл. Йоо. Манай өөрөө дүгнэлчихлээ. Болоо явчлаа шүү дээ гэдэг. Аа. Би сая яг дүгнээд явж исэн биз дээ. Тэсэн чи игээ шууд тийм дундуур орсон. За өдрөө сайхан өнгөрлөөрэй тэр яа даа мэд таа. Нэгдүгээр зүйл нь угаасаа тэр байсан мэн агагийн дөрөс хүүхдээ зандрахгүй ингээд охин хүүхдээ амар зөөл өсгөндөг. Хүчирхийл байж болохгүй, зандрах, загнах тийм байж болохгүй байх нь. А хоёрдугаарт нь юу вэ гэхээр эрдэм мэдлэгээс илүү бусдыг хайрладаг одоо тийм инэрэнгүй сэтгэлийг сураасаа гэж хүсдэг юм байна. Инэрэнгүй зөөлөн бусдыг хайрладаг хүн байгаасаа гэж хүсдэг юм байна. А гуравдугаарт нь болохоор охиноо сайн антай авчраасаа гэж хүсдэг. Энэ гурван зүйлийг бол охиндоо хүсдэг, захидаг тийм хүн болоосаа гэдэг хамгийн одоо чухал гурван зүйл нь мэдээж энэс гадна зөндөө зүйлүүд байгаа л да. Гэхдээ зүгээр өнөөдөр онцлог гурван зүйл энэ гурван зүйл байсан байна. За тэгээд баярлаа. Одоо ингэж игнээсээ төвлөлтэй хэлээ. Тэгээд урилгыг маань хүлээж авч ирсэнд баярлаа. Үнтэй цагаа зарцуулсанд баярлаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Аян замдаа сайн яваарай. Одоо замд гарах гэж байгаа болохоор ингээд бүр цагийн ингээд уяад явах уу? Баярлаа. Азтай бүгд шинэ оны удахгүй гарах гэж байгаа шинэ оны минь гэр бүл наад жаргал төсөй бүгд. Баярлаа. Баярлалаа. Тэ шүү.